ингээд хамаарах комисч ороод ирнэ гэсэн үг. За ингээд комиссийн нэрэн дээр дарангууд энэ комист хамааралтай 25 байгууллагууд чинь жагсаалт гараад ирнэ гэсэн үг. Энэ дээр бүх байгууллагын нийтээр ингээд орж ирээд за дээдлэлт нь миний комисс би хэдэн комист орсон, ихэлсэн хэдэн комисс байгаад байгаа юм. Үнэлгээ баталгаажуулах төлөвтэй хэдэн комисс тооллого дууссан. Энэ яасан гинөө? За эдгээр мэдээлүүд нь. За одоо энэ дээр чинь нөгөө 25 байгууллага чийдж очоод байгууллага болгон дээр нь хамаарах төлөв нь харагдаж байгаа. За байгууллага болгоны ард хяналтын тооцоо буюу одоо хяналт хийх гээд байгаа тоолгын төлөв нь харагдана. Эхлээгүй төлөвтэй бүх байгууллага нь эхлээгүй төлөвтэйгээр орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ 25 байгууллага одоо нөгөө 25 байгууллага сум дээр очингуудаа ахиад хуваагдаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Байгууллага руугаа. За тэгэнгүүт нэг бүрэлдэхүүн ороод үйлдэлт төр нь эхлүүлэх гээд төвчтөр. За нэг тухайн байгууллагын хувьд гэсэн үг байхгүй юу? Энд чинь айл байгаа лээ. За Өвөрангай аймгийн Батүлжийн сумын соёлын төв. За энэ байгууллагын тоолгыг нь эхлүүлье гингүүд хамгийн ард нь үйлдэл төр нь эхлүүлэх гээд төвч байгаа. За эхлүүлэхдээ за энэ дээр тухайн байгууллага дээр за хяналтын тоолгоо эхлүүлэхдээ тооллого хийх аргачлалаа сонгоно. За нийт хөрөнгөөр нь тоолж болно. Нийт хөрөнгөөр гээд тоолж байгаа бол тухайн байгууллага дээр нийтдээ 549 хөрөнгө байгаа юм байна. За нийт хөрөнгөөр тоолох юм уу? За эсвэл төвөрчил тоолж болно. За төвөрчил тоолно гэвэл төвөрчил тоолох аргыг нь сонгоод за энэ аргачлал дээр хамаарах дэд аргууд байгаа гэсэн үг. За дансны төрлөөр байж болно. Дансны төрлөөр гингүүд нөгөө бүх хамааралтай дансуудын мэдээлэл. Одоо жишээлбэл энэ байгууллага дээр дансны төрлөөр тавилга хэд тогтч дээр 236 хөрөнгө байгаа юм байна. За энэ 236 хөрөнгөөс хэдийг нь тоолох юм. За ингээ 3 гэд оруулчих. За 3 хөрөнгө. За тэнгуүдээ офисын тоног төхөөрөмж 916 хөрөнгө байгаа юм байна. За эндээс 2-ыг ч юм уу тий. За ингээд энд харагдж байгаа нийт бүх дансны төрөл харагдахгүй. Тухайн байгууллага дээр ямар дансны төрлүүдтэй бүртгэлтэй байгаа хөрөнгүүд тэдгээр бүгдээр харагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ байгууллага бол барилгагүй, байгууламжгүй, нийт эзэмшилгүй байна л гэсэн үг. За одоо бит бос хөрөнгөн дээр 4 хөрөнгө байвал за тэрнийх нь нэгийг нь тоолё ч юм уу. Дөрүүлэнгийн тоосон ч болно. Тоологдохгүй. За ингэсэн. За дараагийн аргачлал нь гэвэл үнийн дүнгээр гэдэг аргачлал байгаа. За тэнгууд нийт энэ байгууллага 549 хөрөнгөтэй хамгийн өндөр үнийн дүнтэй 2 хөрөнгөний тоолно гэдэг ингээд тоолчих болно. Тэгэх юм бол нийт үнийн дүнгээс нь хамгийн өндөр үнэтэй 2 хөрөнгийг тоолгоо. Эсвэл дундаж үнийн дүнтэй 1 хөрөнгө ч юм уу. Энэ аргачлалаа олон аргачлал сонгож болно гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр өөрсдөө энэ байгууллага дээр тоолго хийхдээ аль аргачлалаар тоолох вэ гэдэг аргачлалуудаа л энэ дээр сонгож байна. За хамгийн өндөр үнэтэй 1 хөрөнгийн тоолъё. За тэнгууд эд хариуцагчаар гэж байгаа. Тэнгууд тухайн байгууллага чинь нөгөө бүх хөрөнгөө эд хариуцагчдэр нэрвийн систем дээр эд хариуцагчтай болгоод эд хариуцагчийн картыг нь үсгээд хэвлэдэг үйл оруулсан байгаа шүү дээ. За тэгэнгүүт энэ байгууллага нийтдээ хичнээн эд хариуцагчтай хөрөнгөд байгаа юм би. За энэ ламнаар үг гэдэг хүн 215 хөрөнгө эзэмшдэг юм байна. За энэ хүний 2 хөрөнгөний тоолж гэдэг юм уу те. За эсвэл зүгээр энэ дээр одоо цөөхөн хөрөнгөтэй байгаа. За энэ чойдос хөрөнгө гэдэг хүн 1 хөрөнгөтэй байгаа юм байна. За энэ хүний бүх хөрөнгөний тоолё гэх юм бол 1 гэдэг байдлаар ингээд оруулчих. За тэгвэл энэ доотлолд тооллогод хамрагдах нийт хөрөнгөтэй харагдж байгаа. Энэ аргачлалуудаар хамаарах нийт үнийн тоолгын дүг нь харуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр эдгээр аргачлалуудаас ингээд төвөрчлээ сонгоод энэ дээр нийт 7 хөрөнгө тоолох нь ч юм уу. Нийтдээ тухайн байгууллагаас зэд. За эхлүүлэх гээд арангууд одоо саяны аргачлалуудын тоонд хамаарсан хөрөнгийн чагсаалтыг нь систем автоматар санамсаргүй байдлаар сонгож гаргаж ирнэ гэсэн үг. Саяны 7 хөрөнгийг санамсаргүй байдлаар. За ингээд ихэлсэн мал чинь эхлүүлэх тарчингууд саяны төвөрчлсөн аргуудыг оруулаад нэгэнт эхлүүлэх юм бол төвөрчлөлтийн аргыг солих боломжгүй. Тэгэхээр эхлүүлэхээс өмнө бүх аргачлал тоогоо оруулчаад за эдний 549 хөрөнгөний за 7 хөрөнгөний тоолёо солихгүй гэсэн үедээ эхлүүлэх төвчөд орно гэсэн үг. За ингээд ихэлсэн төлөвт орсон. За тэгвэл ихэлсэн хөрөнгөн дээр өргөжлүүлэх гэж товч дарангууд саяны юунд 7 хөрөнгийг чинь рандом байдлаар системээс автоматар ингээ гаргаад ирж байгаа гэсэн үг. За эдгээр хөрөнгүүдийг хяналтын тоолгод нь хамруулад тоолох нэ. За хөрөнгүүдийн жагсаалт. За одоо энэ рүүгээ ингээд ороод харангууд за Өвөрангай аймгийн Батүлжийн сумын соёлын төв гэдэг байгууллага дээр ингээ хяналтын тоолго эхлүүлсэн 7 хөрөнгө тоолгож байгаа юм байна. За тэгээ саяны тоолгыг эхлүүлэхэд хэрвээ тухайн байгууллага нь өөрөө байгууллагынхаа тоолгыг дуусгаагүй байх юм бол эхлүүлэх боломжгүй. Заавал дууссан төлөвтэй тоолгын комисстэй байгууллага дээр эхлүүлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр тэрийг энэ систем бас давхар шалгачж байгаа. Дээрээс нь сая нөгөө нэг тоолго хийгүүд байгууллагууд тоолго ихний байдлаар буруу хийгээд дуусгачаад зарим байгууллага 2 удаа тоолго хийсэн байгаа.
Тэр тохиолдолд яаж байгаа вэ гэхээр бид нар хамгийн сүүлд хийсэн тоолгыг нь авч байгаа гэсэн үг. Сүүлийн тоолгон дээр нь хяналтын тоолго орж ирнэ гэсэн үг. За тэгээд энэ 7 хөрөнгөө энийг хэн тоолох вэ гэхээр саяны эхлүүлсэн хэрэглэгч энэ бүрэлдэхүүнд байгаа бүх хүмүүс өөрсдөө бүгд тоолж болно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол саяных чинь одоо энэ дээр нэг жоохон юу асуудал гарч байгаа. Одоо нэгт хяналтын тоолго гээд би хэдэн комист хамаарат байгаа юм бэ гэдэг чинь нэгт нэг хүн олон комистээр хамаарат орж болно. Хоёр нэг комистээр олон байгууллага харьяалагдж байгаа шүү. Микагаараа. Микагаа дөрөв давхар яриад шүү. Алиг Тайран тооцоо гэдэг юм. Танилцуулж байгаа юм байна. энэ биш тээ. За тэгэхээр хяналтын тоолго системээр л ер нь таны ажиллаж байгаа аль комист хамаарат байна гэдэг чинь л чухал байхгүй юу? Нарийн бичгүүдийн хувьд бол тоолгын комиссоос нийт комиссийнхаа бүрэлдэхүүнийг хараад дээрэс нь хяналтын тоолго систем мэдээлэл авч гэсэн үг. Одоо та ямар нэгэн байдлаар комиссийнхаа нарийн бичгээр ороогүй бол дэд комиссийнхаа нарийн бичгээр ороод зүгээр хяналтын тоолго системээр л ажиллаж байна. За тэгээд энэ комисс чинь өөрөө нэг хүн олон комист орж болно. За нэг комистээр олон байгууллага орж болно. Тэгэхээр комистээрээ дараал дэлгэрэнгүй харангууд эдгээр байгууллагууд нь харагдаж байгаа гэсэн үг байхгүй. Одоо чиний нийт комистээр эхний комистээр 65 байгууллага нь ингээд 65-аараа дараалал харагдчихна. 20 дахь комистээр 25 байгууллага 25-аараа харагдчихна гэсэн үг. Тэгэхээр та өөрөө хэдэн байгууллагын комистээр орсон энэ рүүгээ ороод хамаарах комиссоосоо байгууллагаа олж агаад тухайн байгууллага дээрээ комиссийнхаа тоолгыг эхлүүлээд эхлүүлсэн бол үргэлжлүүлэх дараад үйлдэлүүдээ хийгээд явна гэсэн. За одоо сая бол нөгөө комиссаа олсон комисс дотроос би байгууллагаа олоод ороод ирлээ шүү дээ. За Батүлзийн сумын соёлын төв дээр. За Батүлзийн сумын соёлын төв дээр нийт 7 хөрөнгийг тоолохоор болцсон. За одоо тоолгын үр дүнг ардталтаа тоолох гэдэг үйлдэл хэсэг дээр нь ингээ оруулаа явчихна гэсэн. За жишээ нь ингээд орё. Энэ байгууллагын энэ хөрөнгийг тоосон чинь хэвэн бэ? За тэгвэл хэвэн гэдэг мэдээлэл оруулж байна. За тэнгууд хяналтын тоолгын үр дүн дээр хэвэн гэдээ ороод ирж байгаа. За энэ ардталт нь эдгээр нөгөө нэг юунуудаа бас манай сайн хараарай. Багнуудынхаа нэрүүдийг аягүй сайн хараарай. За энэ дээр байгууллагын тоолгын үр дүн гэж байгаа. За энэ дээр хяналтын тоолгын үр дүн гэж байгаа. За тэгээд хяналтын тоолгын үр дүн тоолоогүй гэдэг чинь тоолохоор ороод тухайн үр дүн. За одоо хөрөнгөө шалгаад энэ хөрөнгө дутагдуулсан бэ. За дутагдуулсан хулгай талцсан гинэ. За энэ дээр ажилтны нэр. За албан тушаал. За асуудал шийдвэрлэхээр хандсан байгууллагын нэр. За ийм байж болж шүү дээ. Шийдвэрлэл тийм ээ. За эдгээр холбоотой мэдээллүүдийг нь оруулаад арна гэсэн. За тэгэнгүүт хяналтын тоолгын үр дүн өөрөө дутагдуулсан төлөвт орчиж байгаа гэсэн. За тэгэхээр одоо энэ дээр нэг ийм зөрүү гарч ирж байгаа. За энэ дээр хадгалж. Энэ дандаа хэвийн хөрөнгөд ороод ирсэн. За хяналтаар явж байгаа тухайн хөрөнгө илүүдэлтэй буюу дансаа сасах эсвэл актлах хөрөнгө байж болно шүү дээ. За тэгэх юм бол энэ дээр мэдээллүүдийг нь оруулаад хадгалах дарна гэсэн. За энд нэг 3 баг байгаа. Эхнийг нь байгууллагын тоолгын үр дүн. Байгууллага дотроо тоолгоо хийгээд тухайн хөрөнгөө хэвэн гэж тоолсон. За хяналтын тоолгоор очисон чинь за яг хэвэн байж болно. Эсвэл тухайн хөрөнгө нь байгууллагын тоолго дээр хэвэн гэж тоосон ч гэсэн хяналтаар очисон чинь дутагдуулсан байж болно. За эсвэл илүүдэлтэй буюу план салтаас шийдвэрлэх юм уу те эсвэл артлах хөрөнгө гэж болно. За тэгэнгүүт энэ дээр хоёр харьцуулт хийж байгаа. Нэг нь байгууллагын тоолгын үр дүн, хяналтын тоолгын үр дүн төлөв гэдэг. Энэ төлөв нь болохоор эцсийн төлөв гэсэн үг байхгүй юу? За энэ дээр төлбөрийн тайлбарыг нь харуулж байгаа. Тоологдсон гэдэг нь болохоор байгууллагын тоолго болон хяналтын тоолгын үр дүн хуйлаа нийцэж байх буюу ижил байх юм бол тоологдсон төлөвт орчино. Байгууллагын тоолгын үр дүн болон хяналтын тоолгын үр дүн нь зөрүүтэй байх юм бол ялгаа илэрсэн буюу байгууллага нь хэвийн гэж тоолсон байдаг хяналтаар өсөн чинь үнэхээр тухайн хөрөнгөнд байхгүй дутагдуулсан байх юм бол энэ дээр үндсэн төлөв зөрүүтэй гэж гараад ирж байгаа. За бүртгэлгүй гэдэг бол нөгөө нэг бүртгэл тусгаагүй хөрөнгө байх юм бол шинээр бүртгэдэг ч бүртгэлгүй хөрөнгө бүртгэх. За ийм байдлаар тоолоогүй гэдэг нь бол хяналтын тоолгын одоо тоолгынхоо үр дүн огт оруулаагүй байна гэсэн үг. За ийм байдлуудаар ингэж оруулж гин гэсэн үг. Тэгэхээр маргаас
За ингээд нөгөө нэг зөрүүтэй мэдээлэлүүд авах юм бол систем автоматар зөрүүтэйгүүдийг бариад авчих гэсэн үг. Тэгвэл хяналтын зөвлөж гингүү зөрүүтэй 3 өрөнгийн мэдээлэл хяналт тавиан ажилтнаа буюу энэ хөрөнгөн дээрээ за тэгээд энэ хяналтаар ороод энэ дутагдуулсангийн илрүүлсэн байсан чинь хяналтын тоолго дуусахаас өмнө энийг хэвэн болоод гаргаад ирсэн байх юм бол үр дүнгээ өөрчилж олно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг байгууллагын тоолго дээр ажилладаг шиг энэ хөрөнгийн үр дүнг нь хэн оруулсан тэр хүн засах боломжтой. Энэ бүрэлдэхүүн дээр Сувд Эрдэнэ гэдэг хүн эдгээр ихний 4 өрөнгийн үр дүнг оруулсан бол өөр бүрэлдэхүүн нь энэ үр дүнг нь өөрчлөх боломжгүй. Гэхдээ энэ комиссээр хамаарж байгаа бүх хүмүүс ингэ явчихж байгаа гэсэн. За сүүлийн үйлдэл буюу энэ дээр бас хин гэдэг комиссийн бүрэлдэхүүн ямар дугаартай хөрөнгөн дээр үр дүнг нь оруулсан хизээ хэдэн сарын хэдэн цаг хэдэн минутанд гэдэг мэдээлэл нь харж байгаа. Байгууллагын системэн дээр нь бас эднэр нь яг ингээд параллел харагдаад явна гэсэн үг. За тэгээд иймэрхүү байдлаар хөрөнгүүдээ тоолгоных нь үр дүнг оруулаад явах нэ. За энэ бол дэлгэрэнгүй харах мэдээлэл нь хөрөнгөтэй холбоотой мэдээллүүдийг бүгдийг дэлгэрэнгүй харна гэсэн. Фото зураг авсрагдсан ийм байдлаар ингээд ороод ирж байгаа гэсэн. За энэ дээр майл гаргах зөв үйлээд дутуу хэлүүд юм байна. Бүртгэл тусгаагүй хөрөнгийн мэдээллийг болохоор энэ дээдл дээр бүртгэлгүй хөрөнгө бүртгэх гээд тушдаараад хамаарах мэдээллүүдийг нь оруулаад бүртгэгчнэ гэсэн үг. За бүгдийг нь одоо ингээд дуусгачихъя. За ингээд ороод ирнэ гэсэн үг. За ийм байдлаар бүх хөрөнгөө тоолчлоо. Буюу хяналтын тоолгод хамаарах. За энэ дээр нэг шинээр нэг нэмэлтээр нэг үйлдэл сүүл саналын дагуу өөрчлөлт оруулсан ба хөрөнгө нэмэх гээд нэг юм тавьж байгаа. За энэ товч өөрөө ямар учиртай юм гээд тэгэхээр за энэний дэлгэрэнгүй тайлбарыг мөнхөдрө хараас нь өгчин тий. За би эхний байдлаар энэ яаж ажиллах вэ гэдгийг тайлбарлаад өгчий. Хөрөнгө нэмэхдээ тухайн хөрөнгөний бүртгэлийн дугаарыг оруулаад энэ рүү оруулна гэсэн. Түрүү нөгөө нэг аргачлал сонгоод 7 хөрөнгө тоолсон шүү дээ. Тэнгүү дахиад 2 хөрөнгө шинээр тоолох бол аргачлал сонгохгүйгээр эндээс тухайн хөрөнгөний дугаарыг нь оруулаад тоолгот нь хамруулчих гэсэн үг. Яа одоо энэ байгууллага дээр жишээлбэл авчий. За энэ чинь ямар байгууллага авч байгаа лээ? Батүлзийг нэг хөрөнгөний дугаар оруулах хэрэгтэй юм. За энэ өөрөө яаж байгаа вэ гэхээр тухайн одоо тоолгын аргачлалаас системээс рандомор орж ирээгүйгээр тухайн нэг хөрөнгүүдийг сонгоод бүртгэлт нь хамруулалт боломжтой үйл гэсэн. Тэгэхээр энэ 7-ог 8, 9, 10 болгож болно гэсэн. Тэр нь ямах вэ гэхээр тухайн байгууллагын хөрөнгөний дугаарыг энэ дээр оруулаа хайх дарангууд хөрөнгө нь гараад ирнэ. Тэгээ энийгээ тоолгод хамааруулах гээд нэмэх дарангууд энэ дээр бүртгэл нь ороод ирнэ гэсэн. Одоо энэ дээр нөгөө шууд харуулах гэхээр энэ байгууллага их нь авах байгаад байна. За энэ саяны тэр хөрөнгөний дугаарыг оруулж байгаа тоолгод хамруулах гэдэг үр дүн маань бол ерөнхийдөө бол яг хяналтын тоолгууд бүх хөрөнгийг бол санамсаргүй байдлаар шүүж гаргаж байгаа. Саяны дугаараар оруулж өгч байгаа нь бол яг нөгөө тухайн байгууллага дээр хяналтын тоолго хийх гээд очисон комиссийн бүрэлдэхүүнд нөгөө тухайн байгууллага нь манайх энэ хөрөнгөийнхэн тоолгын үр дүнг андуураад хэвийн гэсэн төлөвт оруулах ёстой байсан юмыг авчиад дутагдуулсан гэдэг төлөвөөр оруулаад тоолцсон юм аа. Эсвэл тухайн үед дутагдсан гэдэг төлөвөөр бид нар тоолцсон байсан чинь нөгөө хүн нь энэ хөрөнгийг гаргаад ирсэн юм аа. Тэгээ одоо буцаагаад энэ тоолгынхаа үр дүнг буцаах гэхдээ зэрэг тооллого дуусгацсан төлөв шилжчихэд буцааж чадхаа болчиход байна гэдэг ийм хүсэлтүүд гарч ирэх магадлалтай байгаа аахгүй. Тийм учраас тухайн байгууллага дээр очиод за одоо таны тоолгын энэ гарсан үр дүнгээс чинь та нарын одоо яг бодит байдалтай бас зөрсөн асуудал байна уу? Хэрвээ зөрсөн асуудал байдаг бол хяналтын тоолгын комиссийн гишүүндээ хэлээд тоолгынхаа үр дүнг дутагдуулсан гэдэг төлөвөөр тоолсон хөрөнгөө хэвийн төлөвт болгоод тоолгын үр дүнг нь солих боломжийг саяны тэр хөрөнгөний дугаараар одоо хөрөнгийг дуудаж тоолох гэдэг үр дүнгээр оруулж ирж байгаа. За ер нь бол байгууллагын тоолгын үр дүн дууссан төлөвт шилжсэн тохиолдолд тоолгын үр дүнгээр тайлагнах дөрвөн маягтын үр дүн ямар ч хөдөлгөөнгүйгээр төвчигдэж хөдлөхгүй болж байгаа. Гэтэл одоо хяналтын тооллого бол тухайн хөрөнгийг дуудаад тухайн одоо тоолгын үр дүн дутагдсан гэсэн тоолсон үр дүнг хяналтын тоолгын комиссийн гишүүн хэвийн болгож өөрчлөхөд байгууллагын тоолгын үр дүн автоматар хэвийн гэдэг төлөв рүү шилжиж байгаа. За энүүгээр бас ялгаатай байгаа учраас энэ байдлаас ашиглах
боломжийг бүрдүүлэх үүднээс энэ хөрөнгийн дугаараар дуудаж тоолох гэдэг процесс энэ дээр орж ирсэн шүү. Энийг зөвөр ашиглах юм бол бас хэрэг болно гэж үзэж байгаа. За саяны энэ хөрөнгө дэмж байгаа хэсгийг харуулчих. За хяналтын эрхт гэдэг хөрөнгө. За энийгээ сонгоод энэ дэр хэдэн ч хөрөнгө шинээр нэмж болно гэсэн үг. Нэмэх аваад энэ дэр нэг гээ дахиад өөр хөрөнгө хайж дараад тэдээр ингээд мэдээллүүдийг нь оруулах боломжтой гэсэн. За ингээд ороод ирэнгүүт нөгөө 7 хөрөнгө маань 8 болоод ороод ирж байгаа. За тэгээд тоологдоогүй гэдэг төлөөр орж ирээд за энийг одоо дутагдуулсан байсан хэвэн болцсон мал за ингээд хэвэн ингээд тоолоод оруулах нэ. За ингээд нийтдээ 8 хөрөнгө толцсон гэсэн. За одоо энэ дээр үнэлгээний хэсэг орж ирж байгаа гэсэн. Энэ дээр үнэлгээ бодох гэж хэсэг байгаа. За энэ нөгөө нэг үнэлгээний аргачлалууд системээс 60 оног нөгөө нь. За тэгээд тоолгын бүрэлдэхүүн тоолгын ажлыг зохион байгуулсан байдал дээр 40 оног өгнө. За системээс гарч байгаа 60 оноо ихний байдлаар шууд бодогдоод гараад ирнэ. Энэ байгууллагын хувьд нийт 60 оноо авахаас за энэ өөрөө хоёр хэсэг ингээ харагдаж байгаа гэсэн. Системээс бодогдсон үнэлгээ. За доотлолт нь тоолгын ажлыг зохион байгуулсан байдал. За системээс бодох үнэлгээ нийт 60 оноо авахаас тухайн байгууллага 54 оноо авчжээ. За яагаад 54 авсан бэ гэсэн чинь хөрөнгийн мэдээлэл маягтын асуулгын дагуу бүрөө оруулсан хэсэг гэдэг дээр 15 авахаас 14 оноо авсан байна. Энэ нөгөө нэг маягтын асуулгын дагуу бүрөө оруулсан хэсэг гэдэг нь болохоор тухайн хөрөнгийн заавал бүглэг талбар буюу нэг одтой талбарууд шинэ систем дээр шинээр орж ирсэн талбарууд байгаа шүү дээ. Тэднийг бүгдийг нь бүрөө оруулаагүй байна гэж үзэн гэсэн үг. За тэрэн дээр нийт 15 оноо авахаас 14 аваад авсан байна. За энэ дээр нь болохоор энэ дэлгэрэнгүй арга дээр нь давчих юм бол аль ямар хөрөнгүүд дээр гэдэг энэ лист нь харагдчихж байгаа шүү. За тэгэхээр энэ 5 хөрөнгийн хувьд за үндсэн ангиллал онцлог шин чанарын мэдээллийг нь одоо ихний хөрөнгөн дээр жишээлбэл оруулаад байгаа юм байна. За хоёр дахь ийм дугаартай хөрөнгөн дээр үндсэн ангиллалын мэдээллийг оруулаагүй байна гэд ийм байдлаар харуулсан гэсэн үг. Энэ хэсэг өөрөө байгууллагын системээр бас харагдаж байгаа. За одоо энэ байгууллага энэ нөгөө тоолгод хамрагдсан байгууллагын эрхээр ороод үү. Энэ байгууллагын даргын эрхийг орлоод гэж шүү. Аха. За ийм байдлаар оноонууд нь. За тэнгууд байгууллагын хөрөнгө бүрд QR код хэвсээс гээд QR-уудаа бүгдийг нь үсгээд хэвлэх дарсан бол 10-аас 10 гээд 100% оноо. Тэгэд ингээд оноонууд нь бүрээ орсон байгаа гэсэн үг. Тэгэхээр хяналтын тоолго эхэлсний дараа энэ оноог шинжилээд яваад авах боломжтой буюу энэ байгууллага хяналтын тоолго дуусгахаас өмнө 60 оноогоо одоо энд байгаа авсан 54 оноогоо 60 хүртэлх өсгөх боломжтой. Тэрний тулд яах вэ гэхээр эндээс мэдээлэлийг харж агаад за эдгээр мэдээллүүдийг бүгдийг нь оруулаад за одоо энэ хурц системээс газар барилга тээвэр хэрэгслийн мэдээлэл татсан хэсэг гэдэг дээр 5 авахаас тиг авсан буюу өөр дээр бүртгэлтэй за хөрөнгүүдийн мэдээлэл хураас мэдээллийг татаагүй байгаа учраас энэ ингээд тиг гэж гарна гэсэн үг байхгүй юу? За тэгээ энэ мэдээллүүдийг харж агаад энэ хөрөнгөийнхөө дугаарын дагуу хөрөнгөө хайж олоод систем дээрээ заавал бүглэх талбараа заавал болгоод за зураг хэрвээ оруулаг бол зургийг нь оруулаад за хураас мэдээлэл татах ёстой бол мэдээлэлээ татаад дахин бодох гэдэг энэ тавьж байгаа. Энэ дээр дарангууд тэр өөрчлөгдсөн мэдээллүүдийг нь ахиж шалгаад энэ оноо нэмэлтээр өсөх боломжтой гэсэн үг. За тэгэхээр системийн оноо бол ингэж явж байгаа. Системтэй холбоотой ямар хөрөнгөн дээр оноо дутаад яатсан гэдэг мэдээлэл нь ард листээр нь харуулчихна. За тоолгын ажлыг зохион байгуулсан байдал гэд энийг бол хяналтын комиссийн бүрэлдэхүүн өөртөө гараас оруулна гэсэн үг. Тоолгын бэлтгэл ажил хангасан байдал нийт 10 оноо авахаас тухайн байгууллага дээр та хэдэн оноо өгж байгаа юм бэ? 10-аас 10 байж болно тий. За тоолгын баримтын бүрэл хангасан байдал гэдэг дээр 10-аас 8 оноо байж болно. За тэгвэл яагаад 8 оноо авсан гэдэг шалтгааны энэ дээр бичиж оруулах гэсэн үг. За энэ бол ингээд текст нь урд болох тусам угаасаа энэ бичиж байгаа хэсэг нь томроод харагдчихна. Жижиг текст бол текстэндэд харуулад энэ томролцдог. За тэгээд энэ 8 оноо яагаад авсан гэдэг шалтгаанаа бичээд тухайн шалтгаанд хамаарсан хэрвээ нотлох баримтайгаа бол нотлох баримтаа энэ дээр хавсаргаад оруулчихна гэсэн үг. Ийм шалтгааны улмаас энэ нотлох баримтан дээр үндэслээд би энэ 15 оноо авах дээр 8 оноо өгсөн гэдэг байдлаар. За тоолгын комиссийн ажлын тайлан гэдэг дээр 10 оноо ч юм уу. За ийм байдлаар оруулангууд за энэ маань өөрөө системийн үнэлгээ 60-аас 54 оноо, гараар оруулсан үнэлгээ буюу хяналтын комиссийн 40 оноо авахаас 28 оноо авсан гээд энэ нийлбэр үндэс нь 100-аас 82 оноо аваад энэ маань өөрөө хангалттай гэдэг байдлаар эхний байдлаар харагдчихна гэсэн. За тэгэхээр бүх хөрөнгийнхөө
тоолгын үр дүнг нь оруулчаад үнэлгээн дээр нь эдгээр оноог нь харьцаад ийм байдлаар эхний байдлаар оноогоо гаргаад за 100-аас 82 тухайн байгууллага яг ингээд 100-аас 82 хангалттай гэдгээрээ тоолгоо дуусгах бол дуусгаж болно. Эсвэл за бид нар системээс авах оноонуудаа үсгэе. За одоо энэ дээр жишээлбэл бүрдэл ажил дутуу энэ гэдэг энэ дээр дутуу асуулцсан оноон дээрээ баримт материалаа бэлтгэл ажлынхаа зүйлүүдийг нөхөж оруулаад хяналтын комиссийнхаа мэдээлэлд энэ оноог үсгэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр тэр оноог яаж хэрхэн өсгөх вэ гэхээр саяны байдлаар байгаад үнэлгээ баталгаажуулах хугацаа оруулах гэдэг энд нэг товч байгаа даа. За энэ дээр үнэлгээ баталгаажуулах хугацаа буюу тухайн байгууллага дээр очиод за энэ байгууллага хэд хоногийн дотор үнэлгээгээ баталгаажуулах боломжтой юм бэ гэдэг хугацаагаа оруулчихна гэсэн үг. За танайх одоо ингээд систем дээр байгаа одоо нэг олон мянган хөрөнгөтэй байгууллагууд байж болно шүү дээ. Тэнгүү зургийн мэдээлэл бүх хөрөнгөн дээр оруулаагүй ч юм уу эсвэл мянган хөрөнгөн дээр зураг оруулаагүй бол бид нар нэг хоногийн дотор зургаа бүрэнгүү одоо өгдүүлж амжихгүй ч гэдэг юм уу бид нар дээр нэг 5 хоног ч юм уу тий 7 хоногоор мэдээллийг нь ороод хугацаа сунгаад өгөөч гэх юм бол тэр хугацааг оруулж байгаа гэсэн. За тэгээ энэ байгууллага дээр хугацаа дээр 7 хоног гээд хугацаа өгч шилжүүлэх гээд үйлдэл байгаа гэсэн. За 7 хоног өгчөнгүүд энэ маань өөр үнэлгээ баталгаажуулах гэдэг төлөвч хийгнэ. За таны өгсөн хугацаанд хамаарат тухайн оноонуудаа өсгөөж явах боломжтой. Тэр хугацаа дуусгаас өмнө байгууллага систем дээр заавал бүглэх талбарууд, зураг оруулах, QR үсгэх мэдээллүүдээ бүгдийг нь бүрэн бүтэн оруулаад оруулсныхаа дараа одоо нөгөө төрөний дахин яах гэдэг товчоо дараад тэгэл үнэлгээнүүдээ оноонуудаа сайжруулах боломжтой мөн хяналтын комиссийн бүрэлдэхүүндээ энэ дээр алдсан оноонуудын мэдээллийг нөхөж сайжруулах боломжоо тэр хугацаанд амжуулна гэсэн үг. За ийм байдлаар хүлээж байгаа. За тэгээ үнэлгээ баталгаажуулах төлөвт орсны дараа яах вэ гэхээр энэ төлөөс байгууллага маань өөрөө үнэлгээнийхээ мэдээллийг танилцаад тоолгоо дуусгах юм. За тэр хэсгийг нь одоо энэ байгууллагын эрхээр нь ороод байна. Тэгэхээр тухайн байгууллага болгон дээр байгууллагын дарга гэдэг зохион ажлыг байртай хүн тоолгийнхаа мэдээллийг хараад үнэлгээнийхээ одоо оноотой танилцах тоолгоо дуусгах боломжтой байгаа. За одоо энэ байгууллагын эрхээр нь орё. Эрх нь байна уу? Яалцаа. Яа. Имэл мэдээлэх юм уу? Тэсний наад асуултаа дараа болоод өгсөн байна. Оноо нь хангалтгүй гэж үзэж байгаа бол саяны хугацаа тавьж байгаа тэр хугацаагаа оруулаад тэр хугацаанд хамаарат мэдээллүүдээ сайжруулад оноогоо ахиулах боломжтой гэсэн үг. За одоо саяны байгууллагын эрхээр оронгууд за энэ маань байгууллагын дарга гэдэг зохион мэдлийн барьдаг юм байх хэвээр. За тийм байна. За тэнгууд нөгөө байгууллагын хөрөнгийн жагсаалтсан дээр тоолго гэдсэдэг шүү дээ. За энэ дээр нөгөө тухайн байгууллагын өөрийнх нь байгууллагын тоолгонд харагдаад хяналтын тоолго гэдэг шинээр үсээ тэрэн дээр нь хийж байгаа хяналтын тоолгын мэдээлэл нь ороод ирнэ гэсэн үг шүү. За энэ дээр ингээ хяналтын тоолгороо оруулаад үнэлгээ баталгаажуулах төлөвтэй байгаа манай 3 оны бүрэлдэхүүнтэй комисс манай дээр за 8 сарын 19-ноос 8 сарын 30-ны хооронд ажиллаж байгаа байна. Дансны төрөл үнийн дүйд хариуцагчаар гэсэн аргачлалуудын хувьд манай дээр тоолго хийж байгаа гэдэг мэдээлэлээ хараад за нөгөө саяны мэдээллүүдээ бүгдийг нь харж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр манай энэ 8 өрөнгө байгаа юм байна. Ингээ хяналтын тоолгоор ингэж гарч ирсэн юм байна гэдэг мэдээллүүдээ харж байгаа гэсэн үг. За тэнгууд хин ямар хүн хэрэглэгч сүүл ингээд ямар хөрөнгөн дээр тоолго үрдэн мөн орол энэ мэдээлэл нь харагдсан гэсэн үг. За энэ дээр нөгөө сая үнэлгээ баталгаажуулах хугацаа гэдээ оруулсан тий. За 8 сарын 27 хүртэл 6 хоног үлдсэн байна. Энэ хугацаанд оноо алдвал юу хөрөнгөө тусаад үнэлгээ арга дахин бодохоор оноогоо шинжилээд баталгаажуулна уу гэдэг мэдээлэл энэ дээр нь харагдсан үг. За үнэлгээ арга дээр оронгууд яг саяных шиг байдлаар ингээд мэдээллүүд нь харагдчихна гэсэн үг. За эхний 14 оноо аваад байгаа шалтгаанаа энэ хөрөнгүүдийн мэдээлэлээ хараад за энэ дээр би бүгд мэдээллүүдийг заавал бүглөөгөө гэх юм бол энэ дугаараараа нийт хөрөнгөний жагсаалт руу ороод заавал бүл талбаруудаа бүглээ хадгалах дараад ингэж явчихсан гэсэн үг. За тэгээд энэ үнэлгээ 100-аас 82 би 82-оор үнэлгээгээ баталгаажуулъя гэх юм бол ингээд баталгаажуулчихгүй юу. За үнэлгээ баталгаажуулах гэдэг энэ товчийг давснаас хойш бол үнэлгээний ямар ч оноо өсөхгүй. Системээс бодож байгаа оноо ч өсөхгүй. За энэ нөгөө тоолгын ажлын бүрэлдэхүүн хэсгийн оруулсан оноо ч өсөхгүй гэсэн үг. За тэгэхээр энэтэй холбоотой анхааруулах мэдээллийг нь харуулж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт нэг ийм асуудал гарч байгаа. Энэ хугацаанд
мэдээлэл оруулчаад үнэлгээгээ баталгаажуулах дарахгүй бол яах вэ гэдэг. За тэгэхээр үнэлгээ баталгаажуулах товчон дээр 6 хоног өгсөн шүү дээ. Эннийхэн хоногийн дотор энэ үнэлгээгээ баталгаажуулахгүй тоолгоо дуусгахгүй гэх юм бол энэ хоног нь дуусчвал системээс автоматар тухайн үнэлгээ баталгаажуулдаг товчийг хяналтын комиссийн бүрэлдэхүүнд нь харуулчихна гэсэн үг. Энэ хугацаанд хамаарат байгууллага өөрөө оноогоо ахиулан үнэлгээгээ баталгаажуулах дарна. За энэ хугацаа дуусчих юм болвол тухайн нөгөө нэг энэ дээр хяналтын комиссээр ажиллаж байгаа бүрэлдэхүүн дээр үнэлгээ баталгаажуулах товч нь харагдана гэсэн үг. За тэгээд үнэлгээ баталгаажуулах гэдэг саяны одоо товчийг жишээлбэл за 62-оор нь үнэлгээгээ баталгаажуулъя гэдүүдийг за ингээд 82-оор нь хангалттай за манайх ингээд энэгээрээ баталгаажуулж юу гэд үнэлгээгээ баталгаажуулах дарах юм бол за ингээд хангалттай гэдгээр 100-аас 82 оноо аваад үнэлгээг баталгаажсан. Буюу тооллого дуусгах төлөвтэй болчихж байгаа гэсэн. За тооллого дуусгах төлөвтэй дээр үр дүнгийн файлууд нь үүсэж байна. За одоо нөгөө саяны баталгаажуулсан үнэлгээний дагуу энэ тооллогын үр дүнгийн дагуу захиргааны маягтууд нь гараад ирнэ гэсэн үг. PDF системээс автоматар үүсэж байна. За одоо дутагдуулсан нэг хөрөнгөөс ч дутагдуулсан хөрөнгөний захиргааны зээ төв 10 гэдэг маягт энэ дээр үүсэж байгаа. За илүүдэлтэй маргаантай бүртгэлгүй гэдэг саяны үр дүнгуудыг шалгаад үзэх юм бол бүгдээрээ системээс ингэж үүссэн. Доотлолт нь хамаарах аялын хэсгийн бүрэлдэхүүний мэдээллүүдийг нь харуулж байгаа гэсэн үг. За мэдээ гаргасан гэдэг дээр ерөнхий нэгтлэн бодогч гэдэг энэ дээр гаргаж байгаа. Энэ дээр болохоор тухайн байгууллага бүртгэлтэй бүртгэгч хэрхэн дээр байгаа хэрэглэгчийн мэдээллийг харуулна гэсэн үг. За энэ дээр нэг зарим байгууллагууд одоогоор мэдээлэл гаргахтаа нөгөө манай ерөнхий нэгтлэн бодогч биш өөр нэгтлэн бодогчийн нэр гаргаад энэ дээр ямар хүн гаргах вэ гэнгүүт систем юуг барьж авч байгааг гэхээр бүртгэгч гэдэг зохион байдлын барьдаг хүний нэрийг ерөнхий нэгтлэн бодогч дээр гаргаж байгаа байхгүй юу? Тэнгүүд тухайн байгууллага өөрөө 2-оос 3 хүн дээр бүртгэгч гэдэг зохион байдлын барь өгчөөд тэнгүүд тэр 3-аас бид нэр рандомор гаргаж байгаа гэсэн үг. За хэрвээ энэ дээр яг зөв хүн нь гарахгүй байх юм бол зөвхөн яг ерөнхий нэгтлэн бодогч хийдэг хүн дээрээ бүртгэгч ажлын байрыг үлдээгээд бусад хэрэглэгчээс бүртгэгчээ хасж агаад хэвлэх дарах юм бол энэ дээр 100 гарнаа. Тэгвэл байгууллагууд энэ дээр бас олон хүндээ бүртгэгч хэрхээ өгсөн. Зарим байгууллагч бүр тоолгын комисс дээр хүртэл бүртгэгч гээд өгсөн. Тэгээд тэр комиссийн бүрэлдэхүүний нэр гараад ингээд буруу ажиллаад байна гэдэг юм гарч байгаа. Тэгэхээр байгууллага дээр тэдгээр мэдээллүүдийг нь тодруулж өгөх шаардлагатай шүү. За хянсан дарга захирал гэдэг дээр байгууллагын одоо дарга гэдэг зохион байдлын байр дээр хамаарж байгаа хүний мэдээллийг нь харуулаад энэ дээр гараа өгсөн гэсэн үг. За тэгэхээр энэ тооллоготой холбоотой захиргааны маягтууд ингээд системээс автоматар үүсчихнэ. За үнэлгээний хуудас, хяналтын хуудас, дүнд очоо. За эдгээр бүгдээрээ бас системээс автоматар үүсгээд харуулчихна. За үнэлгээний хуудас дээрээ дарангууд ийм байдлаар үнэлгээний хуудсыг гаргаад ирнэ гэсэн үг. За нөгөө нэг захиргааны дөрвөн маягт за нийт балансын дүнгээд үнэлгээний хуудсын дагуу харуулчихж байгаа. Тоолгын ажлын үнэлгээ гэдэг чинь нөгөө нэг системээс 60 авахаас хэд аваад тоолгын ажил зохион байгуулсан байдал дээр 40-оос хэд аваад нийт хэд авсан гэдэг энэ бас системээс гараад ирж байгаа гэсэн үг. За гарын үсэг зурхад бэлэн болгосон байдлаар PDF маягт системээс гаргачихна гэсэн үг. За тэгэхээр эдгээр мэдээллүүдийг бүгдийг нь эндээс аавна. За төөх маягтууд бол ойлгомжтой шүү дээ. Үндсэн хөрөнгөний нийт хөрөнгө дээрээ данс олгоныхоо төрөл дээр маягт татах төвчнүүд нь байгаа. За тэгээ бүх маягтаа татчихна. За төөх нэг хуулийн этгээдийн мэдээлэл болохоор за энэ хуулийн этгээдийн мэдээлэл харуулж байгаа хэсэг дээр төөх нэг маягт нэг татах гэж товчон байгаа. Төөх нэг бүрэн ажиллаад болцсон байгаа. Энэ хэрэглэгчдэр нөгөө нэг бүртгэгч ажлын бар байх байгаа юм байна. Төөх нэг маягт байгууллагын нэгтлэн буюу бүртгэгч за төөх нэг бүртгэгч гэдэг зохион байдлын байруудтай хүмүүс дээр маягт татах хэсэг нь гараад ирнэ. За тэгэхээр төөх нэгээ хуулийн этгээдээс асах юм байна. За төөх маягтуудаа үндсэн хөрөнгийн за дасны төрөл болгон дээр байгаа PDF-ээр маягтуудаа татчих юм байна. За тооллоготой холбоотой захиргааны маягтууд, үнэлгээний хуудас, хяналтын хуудас, дүн товчоо зэрэг мэдээллүүдээ энэ юм дээр үр дүнгийн файл хэсгээс авчих юм байна. За одоо хяналтын хуудас гэдэг юмуд ингээ гараад ирж байгаа гэсэн үг байна. За эдгээрийг бүгдийг нь татаж аваад доотлолт холбоотой байгаа мэдээлэл дээр нь гарын үсгээ зуруулаад нэгдсэн байдлаар нэг файл болгоо сканердаа тооллого дуусгана. За тэгэнгүүт энэ нөгөө нэг байгууллага дээр гарч байгаа хяналтын хуудсыг ингээ харуулчихна. За энэ чинь өөрөө ингээ за эхлээд тоолгын комиссийн тушаал, тайлан, хуулийн этгээдийн ерөнхий бүртгэл мэдээлэл, төөхний маягт, за газрын бүртгэл, барилга байгууламж гээд эдгээр маягтуудынхаа дагуу за санамж хэсэг дээр нь харуулсан байгаа. Энэ чинь өөрөө чиглэл болоод мэдээлэл болоод ороод ирж байгаа гэсэн үг байхгүй юу? За тоолгын цахим материал оруулах энэ дэр PDF оруулдаг хэсэг байгаа. За энэ хэсэг дээр санамж дээр нь тоолгын цахим материал оруулахдаа тоолгын баримт бүрдэл, хяналтын хуудас
одоо энэ дээрх энэ заасны дарааллын дагуу бүрдүүлээд нэг файл болгоно нийтгээд авсаргана уу. Тэнгүүд яах вэ гэхээр дуусгах төвчин дээр байгаа яг энэний дарааллаар бүх маягтуудаа татаад бүгд системээс гарчиж байгаа шүү дээ. Бүгдийг нь татаад гарын үсгээ зураад нэг файл болгож сканердаад энэ дээрээ оруулах нэ. За тэгээ энэ дээрээ оруулаад дуусгах төвч дарснаар тоолгон дуусгах нэ. Энэ үйлчлэгийг байгууллагын дарга юм. Байгууллага дээр өрн байгууллагын дарга цахим ажлын байртай хүн үнэлгээгээ баталгаажуулна. Хугацаанд баталгаажаагүй хяналтын комиссийн бүрэлдэхүүн баталгаажуулчин. За тэгээд тооллого дуусгахдаас байгууллагын дарга эдгээр материалуудаа оруулаад за тэгээд тоолгоо дуусгах нэ. Одоо 50 тавьсан бол. За ийм байдлаар ингээд байгууллага бол тоолгоо дуусгах юм байна. За тэнгууд байгууллагын тооллого, хяналтын тооллого гэдэг хоёр зэс бэк-офф систем, хяналтын систем дээр ч байгаа, байгууллагын систем дээр ч байгаа. Байгууллагын тооллогын үр дүн бол яг байгууллага дээр тооллого нь ямар байдлаар хийгдээд за яаж дууссан те хичнээн хөрөнгө тоологдоод дутагдуулсан маргаантай илүү нэлээд бүртгэлгүй хийдээсэн гэдэг. Яг энэ үр дүнгээрээ энэ зэстэй хадгалагдана. За хяналтын тооллого зэс дээр болохоор хяналтын тооллогынхоо үр дүнгээр л хадгалагдана гэсэн үг. Тэгэхээр энэ байгууллага дээрээ дутагдуулсан 3 өрөнгөтэй хяналтын тоолго дээр дутагдуулсан 5 өрөнгөтэй байх юм бол хамаарах цэс болгон дээрээс харагдана гэсэн үг. За улсын үйлчлэг тоолгын нэгдсэн нэгтгэл хяналтын тоолгын үр дүнгээр нэгтгэл нь гарнаа гэсэн үг. За ийм байдлаар явчихж байгаа. За одоо ингээд саяны бэк-офф хяналтын тоолго дээрээ тухайн байгууллагын тоолгын үр дүнгийг нь харъя. За 25 байгууллагаас нэг байгууллага тоолгоо дуусгацсан нийт явцсан 4% гэж явчихж байна. За энэ дээр тооллого дуусгах. Энэ яагаад дуусгах төлөвтэй байгаа юм бэ? Файл ороогүй. За саяны нөгөө файл нь ороогүй учраас тооллого дуусгах төлөвтэй байгаа. За тэгээд үнэлгээ нь бол ийм байгаад үнэлгээнүүд нь энэгээр харагдаад за ийм байдлаар ингээд явах нэ. Дуусгахгүй. Дуусгах гэхээр саяны файл гэсэн одоо. Орсон уу? Зомж чинь. За хяналтын тоолго амжилттай дуслаа. За ингээд тоолгонд дууссан гэсэн үг. За энэ дээр одоо бэк-офф дээр харуулангууд. За тоолгонд дууссан төлөв торцоо гэсэн үг. За ийм байдлаар одоо нөгөө байгууллага харангууд дууссан. За тэнгууд энэ 25 байгууллага дээр чи одоо нөгөө бүрэлдэхүүнээр ажиллаад нэг нь эхлсэн эхлээгүй төлөвтэй дууссан төлөвтэй хідэн байгууллага байна. Тэрнгээр харагдаад тэрнийхээ нийт дүнгийн комиссийнхоо доотлох 25 байгууллагаас одоо явцын 4% явж байгаа юм байна. Ийм байдлаар ингээд ерөнхийдөө мэдээлүүд нь харагдчихна. За саяны хэсэг дээр гэвэл энэ нэг тооллогыг эхлүүлээд байгаа нэг товч дараад байна шүү дээ тий. Эхлүүлэх дарсан хүн нь нөгөө нэг байгууллагын тооллого үнэлгээ баталгаажуулах хугацаа дууссан бол үнэлгээ баталгаажуулах товчийг хэн дарах вэ гэхээр энэ байгууллагыг эхлүүлэх дарсан буюу энэ байгууллага дээр яг комисс дээр ажиллаж байгаа хүн нь тэр товчийг дарна. Тийм аа. За иймэрхүү байдлаар яг ингээд хяналтын тоолгохоо процессыг хийгээд явах нэ. За тэгээд би энэ дэлгэцэн дээр ажиллахгүй. За нэмэлтээр энэ дээр нэгдсэн мэдээлэл гээд нэг шинээр мэдсэн байгаа. За энэ болохоор хяналтын тоолго хийхэд за хяналтын тоолгоо дуусны дараагаар за бүх бүртгэлийн мэргэжилтэн болон бүртгэлийн ахлах мэргэжилтэн цахим ажлын байрууд дээр харагдана. За нэгдсэн мэдээлэл авалгаан мэдээллийн хэсэг байгаа. За энэ дээр хуулийн этгээдийн мэдээлэл шалгах гээд одоо нөгөө нэг байгууллага дээр бүртгэлтэй хичнээн тээврийн хэрэгсэл байгаад өөртөө өмчийнхээ систем дээр хэдийг нь бүртгэсэн бэ гэдэг мэдээллийг эндээс харна гэсэн үг. За энэ дээр манай байгууллагын регистрийг хийж байна. За регистрийн дугаараа оруулаад мэдээлэл шалгах гээд дарж байгаа. За тэгвэл байгууллагатай холбоотой ерөнхий мэдээлэл хэсэг нь харагдаад тухайн байгууллага дээр бүртгэлтэй газар тээврийн хэрэгсэл барилга байгууламж гээд одоо нөгөө нэг хураас мэдээлэл татж байгаа 3 гол хөрөнгийн төрөл дансын төрөл энэ дээр байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар тээврийн хэрэгслийн мэдээлэл бол хураас яг татагдаад болчихж байгаа тий ажиллаж байгаа. За газар болон барилга байгууламжтай холбоотой мэдээллийг бид нар яагаад сервистэйгээ холбож чадахгүй байгаа гэхээр энэ маань өөрөө яхаарахгүй нэг 3 дахь байгууллагаас хамаарат газар зохион байгуулалт геодын зургийн төв дээр яг сервисийн мэдээлэл нь бүрэн болоогүй бид нар холболтын ажлыг хийх гээд сүүлийн марг 4-5 сар
явж байгаа. Тэгээ сервис нь эхний ээлжинд болцдог болохоор мэдээлэл нь жоохон буруу ирээд идэг ч гэдэг юм уу. Тэгээ энэ талд Тэгээ одоогоор тийм ингээд Цэнгэл дарга газар зохион байгуулалтын ерөнхий газар агентлагч манайтай адилхан ерөнхий сайдын дэргэд ажилладаг учраас Цэнгэл дарга инх манлаа даргад хэлээд энэ гурийнхаа сервисийг бэлэн болгооч ээ. Танахаас болоод манай энэ ажил тулгалт хийх ажил явахгүй байна гэж хэлсэн байгаа. Энэ дээр бас бид нар анхаарал тавьж ажиллая гэж хэлсэн байгаа. Гэтэ яг тэн дээр өөрөө гацаад байгаа учраас манай систем дээр асуудал гараад байгаа тийм. Тэгэнгүүт одоо нөгөө нэг байгууллагууд чинь түрүүний нөгөө нэг үнэлгээний онон дээр жишээлбэл хураас татааг бол оноо шууд тийг гараад байгаа шүү дээ. Бид нар хяналтын толгойн үе дээр одоо нөгөө нэг энэ дээрээ шаардлага тавиад ажиллаж байгаа учраас амжаад оруулах юм бол тэр үнэлгээнд тэрэнд яваад үнэхээр яг энэ системтэй холбоотой сервис нь бүрэнгөөс орохгүй байх юм бол би тэд үнэлгээ хэсгээсээ яг тэр хэсгийг нь хасч гэнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ гурван түвшинд гурууланд нь энэ ажиллах хэрэгтэй. Одоогоор ажиллаж байгаа нь бол тээврийн хэрэгслээр ажиллаж байгаа. Газар барилга байгууламж л одоогоор байхгүй байгаа гэсэн үг. Гэтэ бид нар нөгөө нэг сервис бэлэн боллоо гэхэд бид нар яг бэлэн байдалтай ингээд төсвүүдийг нь үүсгэн, төвчнүүдийг нь үүсгэсэн холболтоо хийгээл мэдээллийг нь татдаг байдлаар ингээд үүсгэсэн бэлэн байдал байгаа гэсэн үг шүү. За тийм тээврийн хэрэгслийг болохоор яасан гэхээр хурд дээр байгаа сервис нь ерөнхийдөө автэрийн үндэсний төв дээр байдгаас мэдээлэл нь бас зөрдөг юм билээ. За тэнгууд мөнхөдөр ахлах яасан гэхээр автэрийн үндэсний төвтэй холбогдоод 2025 оны 12 сарын 31-ний байдлаар одоо тооллогч өөрөө 12 сарын 31-нд хийж байгаа өмнө жилээр байдлаар байгууллагын регистр дээр бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн мэдээллийг нь биднэрт бааз олгоод аваад өгсөн гэсэн үг. Тэгэхээр бид нар автээврийн тэр баазыг нь өөрсдийнхөө их сурвалж болгоод эхний ээлжинд холбосон байгаа. За ингээд тээврийн хэрэгслээ дарангуйтай мэдээж шалгах гэж товчдарна. Тэнгүүд энэ өөр яг гэхээр 25 оны 12 сарын 31-ний байдлаар автээврийн үндэсний төв дээр одоо төрөмжийн бодлого зохицуулалтын газар хичнээн тээврийн хэрэгсэл байсан юм. За 4 тээврийн хэрэгсэлтэй. За тэнгүүд энэ доотлолтод тулгалт хийх гээд энд нэг тавьж байгаа. Энэ нь өөрөө яаж байгаа вэ гэхээр манай систем дээр хэд бүртгэлтэй байгааг шалгана гэсэн үг. Тэгэхээр заавал нөгөө тухайн байгууллагынхаа эрхээр нь ороод байгууллагын нэрийг нь оруулж байгаа хайхгүйгээр нэгт их сурвалжаасаас шалгах чинь хоёр дэх юм бол тулгалт хийх товч дарангууд ингээд. Тэнгүүд энэ дэр зөрүү мэдээлэл нь гарна. Тулгагдсан буюу энэ дээр байгаа автомобиль дээр байгаа 4 тээврийн хэрэгсэлтэй яг одоо өмчийн бүртгэл дээр 2 нь тулгагдаад 2 нь бүртгэлд ороогүй байх гэсэн үг байхгүй юу? Тэр энийг зүгээр хяналтан дээрээ зориулаад ашиглачнаа л гэсэн үг. За тэгэхээр их сурвалж 4 байгаад бүгд бүртгэлд ороогүй 2 буюу энэ нь өөрөө өмчийн систем дээр энэ дээр орж ирсэн 0641 энэ хэд вэ? 8608 гэдэг 2 тээврийн хэрэгслийг болоод яг одоо ингээд өмчийнхөө бүртгэлээс тэмдэг бүртгээгүй байна гэсэн үг байхгүй юу? За их сурвалжид алга гэдэг нь болохоор энэ дээр нэг байгаа гэдэг чинь. За 52 нь боллоо. За ингээд энийг нь өөрсдөө нөгөө хяналтынхаа тоолгын юм дээр хяналт болгоод ашиглая шүү. За тэгээ бид нар нөгөө газрын сервис нь бэлэн болчих юм бол энэ дээр холбовч нь мэдээлэл татах дарагт ингээ холбоотой мэдээллүүдийг шууд ингээ авч ирээд ийм байдлаар ингээ бэлтгэсэн байгаа. Тэгээд ер нь бол за газрын мэдээлэл бол ойрын хугацаанд орчин гэж юу анхаарал тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд энэ цэсийг бас ашиглаарай. За тэгээд энэ цэс өөрөө ямар хүн дээр харагдах уу гэхээр нөгөө нэг хяналтын тоолгын комиссийн бүрэлдэхүүнд орсон хүмүүс дээр угаасаа мэдээлэл нь гараад ирнэ. За тэгээд саяных чинь хяналтын тооллого тэр хамаарх ажлын байрууд дээр хяналтын тоолгын комиссийн нарийн бичиг гэдэг байдлаар ингээд орчин тооллого дуусангууд яг тухайн байгууллагынх нь хувьд мэдээлэл нь асагдаж авчин. Тэгэхээр нэгдсэн мэдээллийн лавлгаа мэдээлэл хэсэг иймэрхүү байдлаар ажиллаж явах нэ. За тээврийн хэрэгсэл газартай холбоотой бүртгэлийг нь ийм байдлаар харах нь. За дараагийн нэг анхаарах зүйл нь гэвэл за зөвхөн одоо нөгөө нэг дид комиссуудын нарийн бичгүүдийн нэг анхаараж авчаарай. За энэ нь өөрөө ямар учиртай юм гэхээр нэг ийм кейс гарч болно. Яг энэ хэсгийг оруулаад өгөөч гэд санал тавьсны дагуу сүрд орсон өөрчлөлт байгаа. Сумдууд дээр комисс ажиллаад за тэгээд яамагийн хэлхүүд дээр комисс гарангууд тухайн нөгөө хяналтын комисс дээр гомдол гаргадаг зүйл гарч болд юм байна. Манай байгууллага дээр энэ комисс ажиллаад ингээд ийм байдлаар ажилласан. Бид нар одоо ингээд хяналтынхаа комиссыг одоо ахин хийлгэх ч юм уу тиймэрхүү холбоотой хэрвээ гомдол гарах юм бол одоо энэ өөр хангаа дотроо 4-5 комисс ажиллуулсан байж болно шүү дээ. Тэгэнгүүт одоо эхний энэ комисс 2 ч юм уу энэ 12 дээр ажилласан комиссийн нэг байгууллага нь манай тоолгын комисс дээр өөр бүрэлдэхүүнээр ч юм уу дахиад ажиллаад өгөөч. Одоо ингээ манай дээр ажилласан комиссийн одоо энэ оноо хангалтгүй юм ч гэдэг юм уу тиймэрхүү гомдол гаргалаа гэж үзэхэд тухайн байгууллагыг дахиж тухайн байгууллага дээр тооллого хийх боломжоор нь хангаад өгөөч. Тэр зүйлийг систем дээр оруулаад өгөөч гэсэн байгаа. За тийм тохиолдолд хэрвээ тийм тохиолдол гарвал за дид комиссийн нарийн бичиг яаж ажиллах вэ гэхээр энэ төвчний ард хамруулах гэж тавьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Өөр ангай аймаг дээр нийтдээ ингээд 308 байгууллага байгаад 308 байгууллага чинь энэ доотлолтоо 4 юм уу 5 комисс дээр хуваагдаад орж байгаа шүү дээ.
Тэнгүүд энэ дээр орсон нэг ч юм уу хоёр байгууллага дээр дахин тооллогохыг шаардлагатай гэж үзэх юм бол зөвхөн яг энэ төв комиссоор хийх гэсэн үг байхгүй юу? Тэгээд хамруулах гэдэг оронгууд энэ дээр өөр ангаа дээр бүртгэлтэй бүх 300 байгууллага нь орж ирээд тэр байгууллага дээрээ үндсэн дид комиссийнхаа бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. За тэгээд аль байгууллагын нэрээр нь юм уу регистрээр нь хайж агаад за иргэдийн төлөөлөгчтэй хуурал за ингээд засаг дарганы хамгаалан газар энэ олон сонгох боломжтой болгоо шүү. За иргэдийн төлөөлөгчтэй хурал дээр гомдлоо гэдэг ингээ хамруулах тарчин гэсэн үг. За тэгээд за энэ байгууллага дээр эн чинь өөрөө бол өөр комиссээр хамаараа тоолгонд орсон гэсэн үг шүү дээ. Тэнгүүд дахиад энэ дээр бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаад комисс ажиллуулж болно гэсэн үг байхгүй юу? За ийм байдлаар ингээ эхлүүлэх тарчин гэсэн үг. Тэгэхээр дид комисс өөрөө энэ чинь өөрөө ингээ дотроо ингээ задарж байгаа комисс болгоноороо ажиллаад дид комисс нь энэ дээрээ хоёр байгууллага дээр ч юм уу те дахиад тооллого хийх болвол ийм байдлаар хамруулах төвчийг дараад ийшээгээ саяны хяналтын комисс бүрэн бүрэлдэхүүнээ энэ байгууллага дээр тооллого хийх боломжтой болж байна гэсэн үг. За тэгэнгүүт энэ чинь нөгөө нэг байгууллагынхаа систем дээр хяналтын тоолгон дээр хоёр комиссийн мэдээлэл харгалзал ороод ирнэ гэсэн үг. За улсын үйлчлэг тооллогын нэгдсэн хяналтан дээр нэгтгэл дээр аль тооллого нь орж ирэх вэ гэх юм бол саяны дид комиссийн нь хийсэн буюу одоо нэг салбар комисс, дид комисс, төв комисс гэдэг ийм эцэст байдлаар модон байдлаар үүсэж байгаа шүү дээ. Тэрнийг хамгийн дээдлэл дээр нь хийсэн тооллого нь орно гэсэн сүлд хийсэн тооллого гэсэн үг. За ийм нэг модуль байгаа. За дахиад нэг оруулж байгаа хэсэг нь за энэ болохоор чинь хамгийн сүүл гарч ирсэн тий. Сан данс төсөл гэд байгаа даа. Сан төсөл данс. За тэнгүүд хөрөнгөтэй сан байж болно, хөрөнгөгүй байж болно. За тэнгүүд нөх хөрөнгөөсөө хамаарат хөрөнгөгүй сан дээр тооллого хийхгүй байх ч юм уу тий. Тэгвэл саяны нөгөө байршлаар авчингууд чинь санч вэ нүү, төсөлж вэ нүү, хуулийн этгээд вэ нүү бүгд тоолгонд хамрагдах болоод эхэлчихэж байгаа. Тэгэнгүүт тоолгонд хамрагдахгүй сан байж болно. Тэрийг нь хасдаг хэсэг оруулаад өгөөч гэд санал гаргад хэрэглэгчийн тестэн дээр санал гарсан гэсэн үг. Тэр саналын дагуу нэг өөрчлөлт хийгдсэн нь за одоо энэ дээр зүгээр би зүгээр яхаа ингээ хуулийн этгээд рүү орчие. За сан байгаа бол тухайн санаа энэ дээр нөгөө нэг хуулийн этгээд зохион байгуулалтын нэг салбар сан данс гэж байдаг шүү дээ. Энэ дээр сонгож ийн гэсэн үг. Сангуудаа бүртгэлтэй сангуудаа. За энэ дээр сан данс төслүүдийг бүгдийг нь сонгож оруулаад тэгэнгүүт энэ сан данс төслийг сонгоцсон төрөл дээр нь энэ доотлолт нь хаана тооллогод хамруулах. За тооллогод хамрагдах хэсэг гэдэг юм гараад ирчих гэсэн үг. Тооллогод хамрагдах хэсгийн тим гिचг юм бол энэ санг тоолно, хяналтын тоолгонд орно гэсэн үг. Тэнгүүд зарим сангууд өөрөө тооллогод хамрагдахгүй хөрөнгөгүй сан байгаад их юм бол тооллогод хамрах хэсгийг үгүй болгочих юм бол энэ өөрөө танаа дээр одоо нөгөө нэг саяны өөр ангаа аймаг дээр байгаа 308 байгууллага гэдэг чинь дотроо 10 сан нь тоолгонд хамрагдахгүй байх юм бол өөр ангаа өөрөө 298 байгууллага дээр тооллого хийнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сангуудаа ялгаад ялгасныхаа дараа тоолгодох хамрагдах хэсгийн тийм үгүүгээр нь авчих юм бол тэгээд энд байршлаараа мэдээлэл нь ороод ирчихсэн гэсэн үг. За тэгэхээр тоолгод хамрагдахгүй сангуудаа саяны үтгэлээр хийхнэ. За дараагийн нэг анхааруулах зүйл нь гэх юм бол за юу яач гэсэн байгаа. Тест хийх хугацааг та хэд өгч гэсэн байгаа. Өнөөдөр нөгөө ингээд сургалт орсон шүү дээ. Сургалтынхаа дагуу та хэд маань өөртөө нэг ингээд саяны өөр ангаа дээр тест хийсэн шиг аймаг болгоо өөрсөн нэрээ тест үүсгээд өөртөө комиссудаа салбар комиссудаа үүсгэж үзээд ч юм уу бүх байдлаар тэгээ тестийг хийж болох нэ. За энэ дэр мик ороод ирсэн үү? За тэр тестийн хугацаа маань эх 7 хоногийн 2 дахьыг дуустал гэсэн тий. Тест яваад бид нар 3 дахь өдрийн өглөө эх 7 хоногийн 3 дахь өдрийн өглөө ерөнхийдөө бэкхаус болон байгууллагын систем дээр үүссэн 9 сарын 26-ны өглөө юм байна. Бүх тоолгын комисстэй холбоотой мэдээлэлүүдийг бүгдийг нь устгах гэсэн үг. Тэгэхээр тэр хүртэл та хэд маань тест хийж. За тест хийхдээ заавал одоо бол нөгөө нэг бүрэн мэдээлэл оруулж тест хийхээ авах гэдэг шаардлагагүйгээр бал нэг юу яасан? Бал төрчтэй сая юу яасан? Excel-ийн файл оруулаад өгнө гэсэн. Тэрэн дээр ядаж дарга нарийн бичиг гишүүн гэдэг 3 хүний бүрэлдэхүүний эрхээ өгөөд тэрэн дээрээ та хэд маань 2 дахьыг дуустал тестээ хийгээд яваад за тэгээд тесттэй холбоотой хийгээд ойлгомжгүй зүйл алдаа мадаа гарах юм бол төр орнуудын групп дээр бичээд мэдээллүүдээ лавшруулаад тодруулаад авч болноо. За тэгээ 3 дахьад гэхэд бүх тестийн дата устгаад 3 дахьаас хойш хяналтын тоолгоо эхлүүлээд явах бүрэн боломжтой болж байгаа гэсэн үг шүү. За тэгээд ер нь бол за хяналтын тоолгын систем бол яг систем шинжилгээний хугацаанд шинжилгээ нь хийгдээд за хөгжүүлэлтийн хугацаа тэгээд системийн тест, хэрэглэгчийн тест гэдэг яг бүрэн яваад нэвтрүүлэлт орж байгаа учраас за өмнөх одоо нөгөө системүүд зарим ингээд зүйлүүд маань параллел явдаг байсан шүү дээ. Эхний байдлаар хэрэглэгчийн шаардлаганд дагуу бид нар шинжилгээ хөгжүүлэлтийг оруулангууд
дундаас нь ийм кейс гээд тасвар өөрчлөлтүүд маш их ордог байсан бол за хяналтын тоолгон дээр бид нар яаж ажилласан гэхээр аль болох тийм тасвар өөрчлөлтүүдийг сүүлд нь авахгүй байх үүднээс за энэ чинь баг 4 сарын турш шинжилгээний ажил хөгжүүлэлтийн ажил хийгдэж байгаа. За тэгээ явцын дунд орох засваруудыг бид нар за саяны одоо 3-7 хоногийн турш нэг хүчлэн хийгээд яг бүрэн боллоо гэсэн үед ерөнхийдөө нэвтрүүлэлт хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр алдаа мадаг бол аль болох ер нь бол гарахгүй. За тэгээд бүх саналууд нь очихсан байгаа. За саяны байдлаар комиссоо үүсгэхдээ за байгууллагууд чинь нөгөө хэрвээ салбар олгож комиссоо үүсгэх юм бол саяныхаараа явчихна. За ерөөсөө л аймаг дээр ганцхан комисс гараад салбар 2-3 комисс гарахгүйгээр за нэг комисс үүссэн байх юм бол зүгээр л нэг комисс үүсгээл нөгөө байршил дээр бүх байршлаа оруулаад бүртгээд оруулчих гэсэн үг. За тэгээд нөгөө сумдуудаа хувааж байгаа комиссууд үүссэн гэх юм бол сумн дээр ганцхан сум дээр ганцхан комисс гарсан бол тэр сумынхаа байршлыг сонгоод комиссоо үүсгэж гэсэн үг. За өөр чинь ямар кейс гаргалаа? Төрийн лавлах мэдээлэл байгуулав. Төрийн өөр байгаа ажиллаж байна. За. Тийм байдлаар ерөнхийдөө ингээд комиссоо бүрдүүлээд ажлуудаа хийгээд комиссыгаа дагуу мэдээллүүдээ оруулаад явчих болно. Тэгээд энд нэг төлөв байгаад байгаа шүү дээ бүртгэгдсэн баталсан гээд тэдгээр төлөв дээрээ бас мэдээллүүдээ хянаад явах боломжтой байгаа. За одоо бид хэд дээр гэхэд хөгжүүлэлтийн талаас за ажлын хэсгээс юу үлдэж байгаа гэхээр бид хэд одоо нэг энэ доор байгаа явцын хяналт үр дүн үнэлгээн дээр эхний байдлаар мэдээллүүд гарчихсан. За бид хэд энэ дээр ерөнхийдөө ажиллаж байгаа. За энэ бол ерөнхийдөө өмчийн газрын бол гайгүй дээ тий. Бид нар нэгдсэн байдлаар хөгжүүлэлт нь хянах самбарын маань хэсэг дуусчих юм бол хамаарах мэдээллүүд нь шууд ороод ирнэ. За төв комисс дээр бол нийт улсын хэмжээнд хичнээн комисс гараад байгаа мэдээллүүд нь шууд харагдаад за тэгээд аль комиссийг хичнээн байгууллага тоолго тамрагдаад хичнээн байгууллагын тоолгын комисс нь дууссан мэдээллүүд нэгтгэл байдлаар угаал систем дээр харагдаад очиж байгаа. За нэг иймэрхүү байдлаар мэдээллүүд нэмэлт тодруулга мэдээллүүд нь ерөөхдөө дууссан. Саяны нөгөө нэг газар тээврийн хэрэгсэл мэдээ шалгадаг хэсгээ болохоор за хяналтын тоолгын бүрэлдэхүүн дээр төвчс ажил нь нэгдсэн мэдээлэл. За хяналтын тоолго дууссаны дараа бол бүх орон нутгийн өмчийн газрын бүртгэлийн мэргэжилтэн болон бүртгэлийн ахлах мэргэжилтэн зохион байдлын байртай хүмүүс дээр хянагдаад явна. Тэгэхээр цаашдаа ч гэсэндээ тоолго дууссаны дараа байгууллагуудаа нөгөө бүртгэлийн тээврийн хэрэгслийн хур дээр шинжил хур дээр байгаа бүртгэлүүдээ систем дээр оруул балансаас гарсан тээврийн хэрэгсэл газрын мэдээлэлээ үндсэн бүртгэлийн мэдээлэлээс хас гэдэг шаардлагыг саяны байдлаар хяналтаа хийгээ цаашаа явах боломжтой гэсэн үг шүү. За тэгээд үнэлгээний оноонууд хэсэг бодогдоод аль гэдэг тайлбар нь гарчиж байгаа. За үнэлгээнээр одоо сая ярьснаар дахиад нэг сургалт орох болж байна. Тэгээ асуух зүйл байгаад яхах юм бол хэдүүлээ эх 7 хоногийн 2 дахь хүртэл мэдээллүүдээ харж байгаа дахиад сургалж явж магадгүй юм шиг байна. Тэгвэл үнэлгээнүүд цаанаа яаж явж байгаа гэдэг мэдээлэлүүд бас гарч ирж байгаа. Энэ хөрөнгөн дээр мэдээлэл дутуу оруулснаас үнэлгээний оноо хацагдсан гэдгийг нь харуулж байгаа. Тэр үнэлгээг яаж бодоод байна гэдгийг нь бол мэдээж ойлгомжтой бүх хөрөнгөний хувьд шалгаад тэрний дунджаар нь гаргаж байгаа. Тэгээ бүхэлжилж тоог нь авч байгаа. Эд хариуцагчийн бүртгэлийн оноо нь болохоор тухайн байгууллага эд хариуцагчийн бүртгэгдээ чагсаалт үүсгээд эд хариуцагчийн карт системээр автоматар үүсэнгүү тэрэн дээр гарын үсэг зурлаа буцаагаад оруулдаг шүү дээ. Оруулсан байгаа дээр нь оноогоо авна гэсэн үг. За тиймэрхүү байдлаар оноо одоо зургийн мэдээлэл гэвэл байгууллага дээр нь бүр тоолго дотроо харуулгыг нь харуулсан. За энэ дээр бол бүр байгууллага дээр бүр ийм товч болгоод өгсөн байгаа. Бид нар зурагтай эс гэдэг ийм сонголт оруулсан. Зурагтай зураггүй энэ дээр зураггүй гэдгээ дарангуудаа зураггүй өрөнгө хараад оруулчих болно. Зурагтай гингүүд энэ зураг чи өөрөө 3 зураг хүртэл оруулах боломжтой шүү дээ. Энэ дээр нь бас ингэсэн байгаа. Тэгэхээр одоо байгууллага дээр төвөгшөлтэй байх талаас нь бид нар бүх тэр юундыг нь аль болох хараад ор тосрыг оруулж явчих гэсэн. За байгууллагын хувьд бол зурагтай зураггүй мэдээлэл эндээс нэгт харчиж болж байна. Хоёрт хяналтын тоолгоцснээс зураггүй өрөнгийнхээ листийг жагсаалтаар нь авангуудаа энэ дээр хөрөнгөний дугаарыг нь оруулаад зураг оруулж болж байна. 3-т сая хяналтын тоолгон дээр зураг оруулахгүй байгаа зураг орсон үгүйг мэдээллээ. Та хяналтын тоолгын комиссоор ороод энэ үйлдэлт чи өөрөө энэ дэлгэрэнгүй арах гэдэг нэг юм төвчтэй байгаа шүү дээ. Энэ дээр хүү энэ хэзээ. Энэ зураггүй өрөнгө байгаа мó. Энэ өстэй. Ингээд
Түрүүнийг харуулсан тий. Энэ дууссаны дараа нэг юм алдаа болчихж байгаа юм. За саяны нүдний зурган дээр ер нь зургийг харуулж байгаа. Түрүү уг нь энэ дээр дууссан тоолго дээр нэг юм алдаа болчих шиг боллоо. Энийг нь өнөөдөр топогтойгоо. За энд харагдчихэв. Зураг хасаргах гээд фото зураг гээд ерхүү байдлаар зургийг нь оруулсан байна.